Оркутыг Афганистан, Syria, Libya, Sudan, Сомалиагаас ингээ авчирсан. Барууны боловсрол өгчөөд тэгээд тэд нэр засагтнаа. Хүн болгон ерөөхдөө боломжтой байх. Ёстой хүн болгон тийм ирэх байгаа. Тэгээд л үгдүнгийн хар. Тэгээд гол буруу юу юм бэ гэх юм бол нийгэм дэндүү эмгтээлэг болж байгаа. Дэлхийн түүхэнд анх удаа олон эмгтээчүүд эрх барьж байгаа. Алт тушаалтай, карьертэй, эрх мэдэлтэй, ерөнхий сайд болсон гэх мэт шиг. За, сайн юм уу? Муу юм уу? Сонсцгоо. But I think the great feminization, the channeling of so many women of childbearing age into the workforce. За, эмгтэн үнийг ярьж байна. Юу ярьж байна гэх юм бол feminization ярьж байна. Байгууллагууд, институтууд, засгийн газрууд, агентлагууд, байгууллагууд, төрийн бус байгууллагууд бүгдээрээ маш олон одоо эмэгтэй ажилтнтай болсон. Workforce одоо ажилтнын нийт ажилтнын тоо 50-50-аас дээш одоо эмэгтэй болж байгаа. Has had two really big, potentially civilization-ending consequences. Тэгээд маш олон эмэгтэй эсвэл тэр институт бүгдээр эмэгтэйлэг болж байгаа. Хоёр заяа civilization одоо манай улс, манай дэлхийн ертөнц, манай civilization, манай хүний хөгжлийг сүрүүлэх тэ дуусгах хоёр эрсдэл гаргаж ирсэн гинэ. One is the one I've been talking about, which is the feminization of institutions that makes them no longer function well. За тэгээд зарим институтууд энд бол эмэгтэйчүүдтэй болсныхын дараа ажиллагаа болж байгаа. Үр дүн гаргахаа болж байгаа гэж. Анхны санаа, анхны зорилго, анхны мишн дэ хүрэхэ болж байгаа. The other is declining birth rates. That Тэгээд номер 2 нь юу юм бэ гэх юм бол тэ хүүхдүүд хүрэхэ болж байгаа. Тэ төрөл буурж. you have too many women too dedicated to their careers or engaged in other activities, and so that they're not having kids. That too can cause the end of your civilization. So it Тэгээд нөгөөх нь дэндүү карьерийн араас яваад хүүхд гаргахгүй ач зэмэргүй болно. Их мэдшин. Тэгээд энэгээрээ дамжуулаад манай нийгэм бас сүрж байгаа гинэ. it's but I feel like there are a lot of people working on the birth rate stuff. But it's not a coincidence, I guess, is what I'm trying to say, that these two problems have arisen at the same time because they are both connected to the same phenomenon. It is a phenomenon that, like I said before, is one that no human civilization in history has ever faced. Тэгээд хүний түүхэнд ийм явдал ерөөсө болоогүй, ийм хоёр эрсдэл зэрэг гарч ирээгүй. Тэгээд нэр юу ярьж байгаа юм бэ гэх юм бол 2018 онд Америк их сургууль дотор нийт ажилтнын 50-аас дээш хувь нь эмэгтэй болсон. За, тэгээд энэний дараа юу болсон бэ гэх юм бол тэр woke bullshit гарч ирсэн. Тэ safe spaces гарч ирсэн. Тэгээд Caesar чи хүснэрээ байж болон чи эмэгтэй байснаа дараа эмэгтэй байж болон чи транс байж бол чи бүр амтан болсон чи яа гэм бэ? Энэ юу юм бэ гэх юм бол аав нар юу жилдэг юм бэ гэх юм бол бити хуц тэ тэгээд зодоо ай чин ээж нар яа гэм бэ гэх юм бол эмэгтэйчүүд ерөөхдөө яа гэм бэ гэх юм бол үнэнгийн хэлэхээс илүү ер нь бол хүлээн зөвшөөрөх гэж үздэг. So it's not surprising that it would yield huge unprecedented problems. I think the falling birth rate is one of them. За. Тэгээ ганцхан эмэгтэйчүүд тийм юм биш, тийм биш ээ. Эрэгтэйчүүд бас тийм болж байгаа. За тэгээ энийг харцгаая. Энэ их сургууль дээр Африк өмнө муслим эмэгтэй байсан. Нобелийн инх тайвны шагналтай бүсгүй баха. Ислам, еврей, шашин хүний эрх, эмэгтэйчүүдийн эрхийн тухай юм асууж байна. За тэгээд энэ эрэгтэй alpha male жиг эр хүн уугүй гэх юм бол хаад өөрөө төгөлдөө гаргаарай. Хөрөнгөний зах зээл хувьцаа улс төрийг сонирхоод байна тий. Тэгээ хөрөнгөний зах зээл яагаад өсдөг юм? Эдийн засаг яагаад өсөд идэг юм бэ? Ойлгомоор байгаа юм бол миний fucking money 2 time to die номыг сонирхоод үзээрэй. Дэлгэрэнгүй мэдээл idrotsicomos. За тэгээд энэ ном ойролцоо бараг 500 хуудастай дүрм мэдлэг хамгийн гоё юм юу юм бэ гэх юм бол 8 дугаар ангийн хүүхэд энийг ч гэсэн ойлгоно маш энгийнээр бичсэн. Санхүүч хэлээрээ ерөөсө бичээгүй. За захилмаар байгаа бол idrotsicom тэнд бас дэлгэрэнгүй мэдээл байгаа. Thanks for your time here at the University of Austin. What I wanted to ask you was, you speak of Islamophobia and classes like Black Studies as phony ideological things, but I was curious as to... За тэгээ би юу асуумаар байна би орчуулж байгаа шүү заяа. Islamophobia одоо ислам эсрэг хөдөлгөөн гэх юм уу та. Тэгээ бас нөгөө Black Studies Африк гаралтай хар арьстай хүмүүсийн судлах одоо судалгаа юм уу анги
Тиймэрхүү юм гарч ирсэн Америкт тий. Жилийн $60,000 төлөөд тэгээд Black Studies судалж болно. Тэгээд slavery боол болгосон Африкаас дүүсэн гэх мэт шин. What makes them different? Тэгээ энэ хоёрыг ерөөхдөө та өөрөө одоо энэ тий нэг илтгэгчлөө хандаж ярьж байгаа. Тэрийг та худлаа гэж байгаа юм биш гинэ. What makes white supremacy different, or like Islamophobia so different from anti-Semitism, as there, we did import many African slaves that died in the millions, and so did. Тэгээд еврейчүүдийн эсрэг байх нь тэгээд нэмээд цагаан арьсангийн давуу цагаан арьстай хүмүүсийн расист байдал энэ хоёр ерөөхдөө ямар ялгаатай байгаа юм те. Юу ярьж байна гэх юм бол та ерөөхдөө цагаан хүмүүсийн талд байна. Та ерөөхдөө еврейчүүдийн талд байна. Гэхдээ та нөгөө талд хар арьстай хүмүүсийн эсрэг байна. Тэгээ муслим шашингийн эсрэг байгаа. Яагаад? South American countries even more so. We did force Native Americans on forced marches and genocide. There are Muslims being massacred in China today. So what makes anti-Semitism so different? Two things. One is we have reckoned in America and in Western European countries, we've had a great reckoning with our past. We've addressed. За. Тэгээд ерөөхдөө тэр ялгаа нь яг юу юм бэ гэж асууж байна. Тэгээд Hirsi Ali юу хэлж байна гэх юм бол барууны тусан газрууд, барууны улсууд ерөөхдөө түүхтэйгээ эвлэрсэн. Тэ уучлалтаа гуйсан, боолчлоо зогсоосон, шударга ёсоо нэвтрүүлсэн гэж. The fact that we engaged in slavery, we fought a war, we ended it. We had segregation, we had another major fight, we ended it. We had the civil rights movement. We brought women out of, and by the way, in fighting. Тэгээд ерөөхдөө боолчлыг англичууд дуусгасан. Англичууд засгийн газрын төвшөнд асар том зээл аваад төлбөр төлж гэх мэт шин ерөөхдөө боолчлыг зогсоосон. Боолчлын эсрэг Америкийн иргэдийн дайн болж исэн 1700 оны үеэр, 1800 оны үеэр тийм ээ. Тэгээд ерөөхдөө хар арьстай, цагаан арьстай хүмүүсийг тийм ялгаж харьцахын тэр civil rights movement бас зогсоосон. Барууны эдийн засгууд, барууны улсууд бас юу хийсэн бэ гэх юм бол эмэгтэйчүүдэд эрх өгсөн. Тэ? All of those emancipations, the people who were heading these fights were constantly quoting from the Bible. They were believing Christians and they were inspired by their Christianity. So number one, we had that reckoning. Number two. Тэгээд энэ эмэгтэйчүүдийн төлөө тэмцсэн боолчлыг зогсоохын төлөө тэмцсэн хүмүүс нь бүгдээрээ Кристийн шашингийн үндсэлтэй байсан. Тэгээ ерөөхдөө Библийн хичээлийг ерөөхдөө давтагддаг байсан. Тэгээд ерөөхдөө ёс суртахууны үндсэл нь юу байсан бэ гэх юм бол Библи дотор бичигдсэн дүрм гинэ. Anti-Semitism is the oldest hatred in humanity, and you find it, believe it or not, across the entire world. What made the West different after they nearly exterminated their Jews was to have that honest look in the mirror and reckon with what they did. Anti-Semitism юу юм бэ гэх юм бол еврейчүүдийн эсрэг бодол, арга хэмжээ авдаг. Одоо Гитлер тий. Тэгээ барууныхан тий юу хийж үдсэн бэ гэх юм бол тэр еврейчүүдийг устгах гэж үдсэн. Ажлаа бүрэн гүйцэд хийгээгүй. Тэгээ тэр алдаага хүлээн зөвшөөрсөн Америкчууд хамгийн гол нь тий Германыг ерөөхдөө шийтгэсэн. Тэгээд ерөөхдөө еврейчүүдийн эсрэг хөдөлгөөнөөр тэргүүрээ дамжаад зогссон. Яг энэ дээр дахиад нэг сонирхолтой үнцэг гарч ийн тэгээ еврейчүүд буцаага давраад эхэлж байна тий. Then those campaigns to end it. Islamophobia is a made-up word. It's made up by a political movement that wants to exploit and capitalize on white guilt to achieve its end goal, which is the revival of the caliphate. And the revival of the caliphate is to convert all of us into Islam, whether we. So тэгээ Islamophobia юу бэ гэх юм бол тэр зөв худлаа нэг зохиосон. Хэн зохиосон бэ гэх юм бол муслимчууд, ислам шашинтай хүмүүс нэг зохиосон. Ямар зорилгоор юм бэ гэх юм бол ер нь бол тэр цагаан арьстай хүмүүс барууны хүмүүсийг гимшүүлэх гэж байгаа. Тэдний гимчлийг ашиглаад, тэдний гинэн байдлыг ашиглаад, тэдний ёс суртахууныг ашиглаад юу их гэдэг юм бэ гэх юм бол ихэвч хүмүүсийг муслим шашинтай болгох гэдэг. Тэгээ эргүүлээд тэр калифат муслим шашингийн үндсэлтэй засгийн газар удирдлагыг дэлхийд даяар нэвтрүүлэх гэж байгаа. Like it or not, those of us who refuse to do that, we will surely be beheaded. I'm sure I'm on top. За тэгээд тэд нар амжилтанд хүрээд бид нар муслим шашин руу шилжихгүй эсэргүүцэх юм бол бидний толгойг цавчнаа. Окей? Баталгаатай. Төрүүлээд хамгийн түрүүнд миний толгой, энэ бүсгүйний толгойг цавчин гинэ. That is their end goal, and so they're exploiting these Western part of subversion. This is just a guest speech, but I wish that at some point someone here could start a lecture series on subversion, on active measures, on asymmetric warfare. That would get you. Тэгээд нийгмийн манипуляц, сэтгэл зүйн байдлыг ашиглаад, гимшлийн ашиглаад, тэ тэрийг та хэд нэг заамаар юм аа. Яг гэх юм бол та хэд тарих тэрчтэй угаацсан байна гэсэн утгатай юм хэлж байна.
interested in what it is that the Islamists are doing and how they've become so successful against these great nations with this incredible military and economic structures, and yet the Islamists are winning. Islam is spreading. Өчтөн контент хаад санаж байгаа те Англид 12 настай, 14 настай, 8 настай, 10 настай охтууд, эмэгтэйчүүд, бүсгүүчүүдийг хүчнтэд нохоо мохоогоор яаж байгаа кино хийгээд алаад харах тамхи хүүний 8 хэдэн 100 мянгаар те Их Британи. Тэд нар ялж байгаа гэсэн үг байхгүй юу? Өснөр хийгээд байгаа шүү. Doing better today than they were doing in 2001 after they hit us and we invaded Afghanistan. They've got Afghanistan back. За тэгээ 2001 онд муслимчууд, исламистууд, террористууд World Trade Center-ыг дил бавсан. Тэгээд 2001 оныг хараад өнөөдрийг хараад үзэх юм бол Америкчууд Афганистан руу орсон, Ирак руу орсон, Сирия бөмбөгдсөн. Ингээд дүгнээд харах юм бол үр дүндээ ерөөсө хүрээгүй. Өнөөдөр харах юм бол ислам шашин, муслимчууд, экстремистууд илүү их байр суурь авч чадсан. Илүү амжилттай явж байгаа. Үнэн. Have Iraq back. They have Syria. Одоо террористууд одоо Сирия буцаагаад авсан байгаа, Иракийг буцаагаад авсан байгаа, Талибан Афганистаныг буцаагаад авсан байгаа. And these Muslim governments are they're shaking in their boots. They're worried about what could happen to them because of the Islamist movement, and that's why the Islamist movement came here. And they're exploiting principles like freedom of speech. So тэгээд Saudi Arab, Qatar, Kuwait тийм ээ бүгдээрээ ингээ хайж байгаа байхгүй. Тэгэх юм бол энэ мэдрэл муутай тийм ёс суртахуунгүй экстремистүүд тэг бид нар яах ёстой юм бэ? За тэгээ айгу easy шийдэлт хүрсэн. Зөв тэдний бүгдийн зөөгөөд Англи, Франц, Герман, Америк руу явуулсан. Тэгээд тэндээ ингээ бузартаа явж байгаа байхгүй. За тэгээд барууныхын дэнүү гинэн хүм болгонд ерөөхдөө байр суурь өгөөд хүн болгонд ерөөхдөө өөрийнхөө үзэл бодлоо эрх чөлөөтэй илэрхийлэх зөвшөөрлийг нөгөөд free speech нөгөөд тэрийг ашиглаад тэгээд гинэн байдлыг ашиглаж байна. За тэгээд энэ дээр аягүй сонирхолтой та бүгжний эзэн кино үзсэн байхаа. Тэ хоббитсууд байгаа. Frodo, Pippin, Merry гэх мэтчлэн. Тэгэхээр тэр Shire гэдэг газар амьдардаг байсан шүү дээ. Bilbo, Frodo гэх мэт амар тань. Гэвт хэрэг байхгүй, маргаан байхгүй, дайн байхгүй, хулгай байхгүй, хүчингийн хэрэг байхгүй гэх мэтчлэн. Тэр юу юм бэ гэх юм бол дээр үеийн англи гэсэн үг байхгүй юу. За тэгээд тэр Shire дотор гинэн хүний муугийг юусэн мэдэхгүй мартцсан. Тэгээд гэнт бүгжний эзэн тэр Mordor, тэр Sauron гэх мэт шиг гарч ирээд хүн гарч ирээд тэгээд тэр хоббитууд ингээд цочонд орж байгаа байхгүй. Тэр шинэ ертөнцтэй ерөөсөө эвлэрч чадахгүй, дасан зогтож чадахгүй гэх мэт ч тийм. Нөгөө evil ёс суртахуунгүй хүмүүсийг ерөөсөө ойлгож чадахгүй, тэмцэж чадахгүй, дадлаагүй. Тэгээд бүгжний эзний эхлэл нь тэр шүү дээ. Тэгээд Gandalf ирж ийж, Aragorn ирж ийж тэднийг хамгаалаад ялал байгуулсан шүү дээ. Тэгээ оркууд ер нь юу гэж ойлгож болох юм бэ гэх юм бол тэр исламист, экстремист. Freedom of religion, freedom of association, and so on. And of course this progressive movement. Тэгээ нөгөө барууныхын бас нөгөө үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөтэй, шашингийн эрх чөлөөтэй бүгдийг нь ашиглаж that we have here. We've got to understand that, and we've got to become really creative in finding a way of preserving our principles. I don't want to give up on the freedom of speech, but on the other hand, on beating the Islamists at their game. За тэгээд тэр муслимчууд, исламистууд тоглоомын дүрмийг ашиглаад амар амжилттай явж байгаа. Гэхдээ юу хэлж байна гэх юм бол бид нар өөрийнхөө эрх мэдэл, эрх чөлөөгөө ингээ хамгаалах ёстой гэж байна. Тэ? Энэ муслим исламистуудын ингээ тоглоомыг өөрийнхөө тоглоомын талбай дээр бид нар ялалт байгуулах ёстой. Тэгжээж бид нар өөрийнхөө одоо энэ улсаа, нийгмээ, хууль, ертөнц гэх мэт шиг хамгаална гэж. Яг гэх юм бол энэ исламистууд бүрэн эрх авчих юм бол юу хийх юм бэ гэх юм бол хууль мойл засаглал эмэгтэйчүүдийн эрх тэ бүгдийн байх бол шашингийн эрх өөрийнхөө эрх чөлөөтэй өөрийнхөө санал бодлоо илэрхийлэх бүгдийн байх бол. Is there room for compromise between principles? Тэгээд дундаа уулзч болдгүй юм уу? Заавчгүй тэд нартай ингэ тэмцэх хэрэгтэй юм уу? Алдсах хэрэгтэй юм уу гэж одоо энэ асууж байна. If I want to kill you and behead you, unless you convert to the religion I dictate, what would be the place of compromise? За. Тэгээ исламистуудын талаас ингэ ярьж байна. За, миний хүсэл юу юм бэ гэх юм бол чамайг алах. Тэ, чамайг эзлэх. Тэ. Гэхдээ чамд нэг саналтай. Чи муслим шашин руу шилж. Тэгвэл чи амьд үлдэнэ. Чи шилжих хүн бол чамайг ална. За, тийм хүнтэй хаана голдоо уулзах гэж байгаа. Хаана дундын шийдэл хүрэх гээд байгаа гэж асууж байна.
За одоо түрүүний эмгтээлэг нийгэм гэдээ ярьжсэн юм одоо шууд гарч ийн. Яг гэх юм бол энэ эрэгтэй ер нь бол яг хоббит шиг. За өөрийнхөө ярьж байгаа, өөрийнхөө тэмцэж байгаа, өөрийнхөө дэмжиж байгаа юмыг юусоо ойлгохгүй байгаа. Well, I would not mind converting as I myself am Би шашингаа шилжих асуудалгүй. Би угаасаа Кристийн шашинд итгэхгүй. Би ер нь шашинлаг хүн ерөөсөө бишээ. Тэгээд надаас шаардах юм бол би муслим шашин руу шилжих билээ. agnostic, so have no faith. No, have no established faith. Улсаа муслимчуудад өгөхөд окей. Калифатын доор амьдрахад бол окей. Исламофобия, муслимчуудын эсрэг байх надад ерөөсө таалагдахгүй байна. Би бол сайн хүн, би бол тэнэг гинэн хоббит. Тийм учраас эдгээр манай улсыг намайг эзлээд авчих юм бол би тэдний шашин руу шилжээд амьд үлдэхийг сонгоно гэж. However, I understand that some people would not share that vision. So Тэгээ энэ эрэгтэй гэх юм уу? Яг сайн мэдэхгүй байна. Энэ эрэгчийг яах юм бэ гэх юм бол хүчинд нь ээжийг яах юм бэ гэх юм бол тий амын таглан сонгуулийн эрхийн өгөхгүй болно. Энэ хүн байхгүй болно. Let's play with this thought for a while. За чиний над тий бодлоор ингээд тоглоё. Тэгээ энэ эмэгтэйгээс айгүй их сурах юм байна. Би бол шууд дайрах байсан байгаа. Чи яадаг мал юм бэ? Чи одоо дараараа гэл доромжлох байсан. Энэ эмэгтэй бол надаас илүү. A time and a place for everything. And for some of the people, say in places like Africa, we don't talk about this, but Islamists are active in Africa and violently so. If you're a Christian in Egypt or Исламистууд тий тэр экстрим муслимчууд Африкт амар итгэвтэй байгаа. Египтэд жишээлбэл тий. Египтэд юу хийж байгаа юм бэ гэх юм бол Египтэд бас Кристийн шашинтай хүмүүс байгаа. Тэднийг яаж байгаа юм бэ одоо тайлбарлая. a Hindu in parts of Pakistan. Эсвэл Пакистанд чи хинду шашинтай юм бол And you have someone looking at you and saying, you'll either lose your head or you convert to Islam. It makes sense to consider converting to Islam. за тэгээд тэнд Пакистанд Египтэд чи шашингаа сол эсвэл би чамайг ална гэх юм бол яа бодох хэрэгтэй ахаа тий шилжихэд оновчлоо байж магадгүй. Here today, for us to have the attitude of, well, we'll see what happens. And if we get to that point, I'll just convert. За тэгээд чиний байр суурь юу юм бэ гэх юм бол за харчлаа тий тэдний хорих хэрэггүй, тэдний эсрэг тэмцэх хэрэггүй, тэдний тоглоомыг тоглох хэрэггүй, тэднийг чөлөөтэй байлгах ёстой. Муслим хүмүүсийг гомдоох хэрэггүй, эмгтээлэг бай, эрэгтэйлэг байж болохгүй, маргалдаж болохгүй, хөөж, зодтолдож, конфликт үүсгэж болохгүй. Тэгээд явцын дунд эсвэл эцсийн эцтэй үр дүнгийг харчлаа. Тэгээд үр дүн би одоо шилжих ёстой юм бол тэгээд шилжиж да. I will say, are you sure? За чи итгэлтэй байна уу? Maybe you want to get educated on what would happen once you convert. Тэгээд чи судлах хэрэгтэй хаа. За тэгээд чи шашингаас солилоо гэж бодъё. Тэгээд шашингаас сольсныхын дараа яг юу болох юм бэ? Судлаарай залуу. Would your life be like and the life Чиний амьдрал хэр байх юм? of your sisters Чиний эгч, охин дүүнэрийнхээ тэдний амьдрал ямар байх юм? and women, what would they do to the Jews? Тэгээд эмэгтэйчүүд яаж амьдрах юм бол? Тэгээд еврейчүүдийг яах юм? He has said, this man, I repeat it, he said they're bacteria and they're microbes. And in the video that I showed you, they made it very clear. Энэ видео гарахаас өмнө ерөөхдөө нэг исламист хүнийг үзүүлсэн. Тэр хүн юу ярьж ирсэн бэ гэх юм бол еврей хүмүүс уусаа бактери, вирус зүг устгах хэрэгтэй. It has nothing to do with Palestine. It has everything to do with them being Jewish. So they are going to annihilate the Jews. Will you stand by and watch that? За тэгээд тэд нар ингээд еврейчүүдийг устгахдаа чи бас тэднийг дэмжих үү? Maybe I should give introduction to Islam and Islamism as a lecture series. And once you understand what it's all about, you Тэг магадгүй би энэ та нарт ислам, муслим шашингийн тухай хичээл заах хэрэгтэй юм шүү. might develop a backbone. Гэх юм бол та нар эднийг ойлгосны дараа нэг backbone-тэй болох магадaltaй. Нэг ноён нуруу. Өөртөө итгэлтэй. Ухамсартай. I would look forward to that greatly. Thank you very much. За энэ арчигдсан залуу тэгээ шууд зүгтж байгаа. Окей. Ийм аюултай байхгүй. Хүнтэй хэрэлдэж болохгүй, маргалдаж болохгүй, тижээх ёстой, халамжлах ёстой, хайрлах ёстой, өрх ёстой. Ороод ир халамж үгүй зош буудалд амьдр. Манай охтуудыг яасан гинэ? Та тийг хүүгээ гарахгүй. За тэгээ иймэрхүү төрлийн хүмүүс Keir Starmer байхгүй. Иймэрхүү төрлийн хүмүүс Friedrich Merz байхгүй. Иймэрхүү төрлийн хүмүүс Macron байхгүй. Алсын хараг. Түүх мэдэхгүй. Тэ. Хоббитууд байхгүй. Окей. Хар цагаан. Путин бол Гитлер
муслимчууд бол ивидэ оркутыг мордороос аваад тий барууны боловсрал өгчөөд тэгээд тэд нэр засагтнаа. Хүн болгон ерөөхдөө боломжтой байх ёстой, хүн болгонд тийм эрх байгаа. Дараараа тэгээ Англиг, Францыг, Германыг гэх мэт чинь дүүрэн тийм тий Афганистан, Сирия, Либия, Судан, Сомалиагаас ингээ авчирсан. Тэгээд үр дүнгийг хар. Тий. Тэгээд гол буруутгах юу юм бэ гэх юм бол энэ нийгэм дэндүү эмгтээлэг болж байгаа. Монголчууд бид нар энийг ерөөхдөө тассан зогсоох хэрэгтэй. Баг зэрэг энд тэнд мэдрэгдэж байгаа шүү.